Зямралтын өдрөө сайхан өнгөрөөцгөж байна уу? Галзуу кино сувагтан тавтай морил. Мөрөөгийнх нь энэ удаад ярьж өгөхөр сонгосон галзуу кино бол 2025 онд гарсан Good Fortune. Хэдүүлээ шинэ кино үзэж сонирхох цаг болжээ. Джон Уик ах маань сахиусан тэнгэр болцсон явж байгаа юм. Тэгээд энэ киног сонирхоод үзсэн чи үнэхээр сонирхолтой галзуу кино байсан учраас та нартай ярьж өгөхөөр шийдсэн. За тэгээд энэ галзуу киног та нарт ярьж өгөхөд дэлхийн хаанаас ч холбоо тасрахгүй Lime хамтран ажиллаж байна. Цаанч нь хөөе Lime Монголд ашиглах датадаа болцсон байна. Тэгээд зогсохгүй хүн бүрт 72 ГБ дата үнэгүй бэлгэлж байгаа юм байна. Галзуу юу? Яг одоо энэ QR-ыг уншуулад аваарай. Дугаар харгалзахгүй хүн бүр ашиглаж болно гэдэл бод. Lime. За тэгэд нэмж олон давын юм ярьж та нарыгаа залхаалгүйгээр энэ галзуу киноны тайлбартан орцгоё. Тайлбараа эхлэхээс өмнө та нар маань сабадраагүй бол саба, атаарсан бол лайка дарахтал тэгэл болоо явчихж байгаа юм шүү. За тайлбараа эхлүүлцгээе. Зяныг сахиусан тэнгэр өндөр байшингийн орой дээр зогсоод хотыг ажиглаж харж байгаагаар кино эхэлнэ. Тэрнийг Габриэл гэдэг. Тэр цаг ямагт хүмүүсийн дунд хүмүүстэй хамт байдагч хүмүүс тэрнийг олж харж чаддаггүй. Гэсэн хэдий ч тэр хүмүүсийн амьдралд үл анзаарагдан байдлаар хөндлөнгөөс оролцож тэдний амийг аварч янз бүрийн гай зовлон дунахаас нь сэргийлдэг байна. Хүмүүсийг гинтийн осолд ороод амиа алдахаас хамгаалах нь Габриэлийн үндсэн үүрэг байлаа. Ингэхдээ голдуул жолоо барьж байхдаа утсаа ухаж байгаа хүмүүсийг осол гаргахаас нь сэргийлдэг байна. Нэг өдөр Габриэл Арж гэх нэг эрийн машины арын суудлын дээр мэдэгдэлгүй суугаад явж байлаа. Тэр залуугийн амьдрал байж болох хамгийн доод зэгтээ очсон. Тэгээд нэг ажилд орохоор найдвар тавиад хүлээж байсан ч цаадуул нь өөр хүн авсан тухай мессежийг тэр хүлээж авлаа. Гэсэн хэдий ч тэр өдөр Габриэлийн тусламжтайгаар Арж ноцтой осол гаргахаас сэргийлж чаддаг. Даранаарж нэг уртаа сурт очрын ард очиж зогсноо. Гэхдээ Арж өөрийнхөө төлөө тэнд очрлоогүй байлаа. Учир нь тэр мөнгөөр очрт зогсож өгдөг ажил хийдэг байна. Түүгээр зогсохгүй айлын сангийн хоолой засах, ширээ угсрах гээд таарсан бүх ажлаа хийдэг. Манайхаар бол одоо 100 айлын бие чадна л нөхөр юм байна л да. Хэдийгээр мань хүн ингээд өвхөн хатан ажилдагч хизээж олсон мөнгө нь амьдралд нь хүрдэггүй байлаа. Чи том болоод юу хийдэг болмоор вэ? Би археологч болно. Юу гэж ялаа? Би амьдралдаа хэдэн археологчтой уулзаж үзсэн гэж чи бодож байна. Тэг. Харин чамд хэлэх чухал үг байна. Америк мөрөөдөл айл хэдийн үгс. Тэр өдөр Арж төлбөртэйгээр очерт зогсох захиалга аваад нэг алдартай нарийн бовны газрын гадаа бүтэн 2 цаг очрлсон ч яг хамрынхаа урдуур таслуулчнаа. Учир нь тэр өдрийн нарийн бов бөөгөд дуусчихжээ. Тэрнийг урамгүйхэн явах гэж байтал нүдэн дээр нэг баян залуу очрлохгүйгээр ууд дүүр нарийн бов аваад явж байгаа харагдлаа. Хэдийгээр Аржийн шарн хөдөлж исэн ч нэг ч үг хэлж чадалгүй тэндээс явна. Харин тэрний энэ бүх бүтлгүйдлийг Габриэл ажиглаад харж байлаа. Тэр өдөр Арж цагаар ажилдаг том дэлгүүр дээрээ очиод өдрийн хоолоо идчээтэл модны тасагт ажилдаг Елена гэгчнийг бүсгүй ирээд яриа өдөж хамтдаа дэлгүүр дээрээ үйлдвэрчний эвлэл байгуулах санал тавьдаг. Тэгсэн Арж би энэ тагас цагаар ажилд юм уу? Боломжийн мөнгө цуглуулахаараа өөр ажил олчих юм даа гэд татгалзсан. Тэрээр Аржиг хотын захын нэг задгай хоолны газарт оройн хоолоо идэх гэж зогсчүүтэл тохиолдлоор Еленач тэнд байж таарлаа. Тэгээд тэр хоёр оройн хоолоо идэнгээ элдвэг ярилцсанаа. Елена тавилгын дэлгүүрт тавилга угсрагчаар ажилдаг бол тэр дэлгүүрт нь хагас цагаар ажилдаг Арж өөрийгөө баримтат киноны редактор мэргэжилтэй гэж танилцуулдаг. Тэр хоёрыг ингээд ярилцаж суухыг Габриэл дээрээс нь ажиглаад харж зогссоор байлаа. Аржиг түрхэн зурч болов зовлонгоо мартаж инээмсэглэж суухыг харах Габриэлд таатай байна. Оройн Арж машинтайгаа цагаар ажилдаг дэлгүүрийнхээ зогсоолд ирж зогсоод ородсад унтахаар бэлдэж эхэллээ. Тэр байрны түрээсийн мөнгө төлж чадахгүй байсан учраас ингээд машин дотроо хоног төөрүүлдэг байж. Тэгсэн Аржийн аав нь залгаад шинээр авсан байр нь ямар байгааг асуухад мань хүн "Оо, дажгүй тухтаагаа" гэж худлаа хэлдэг. Ингээд унтуулдаг подкаст сонсоод унтах гэсэн ч дундуур нь реклам яваад тэрнийг сэрээчихнэ. Тэрнийг ингээд унтах гэж бодилж байгааг нь Габриэл бас л анхааралтай ажигласаар байдаг. Маргааш нь хотын нэг байшингийн дээвэр дээр сахиусан тэнгэрүүд цуглаад хуралдаж байлаа. Тэд бүгд өөр өөрийн гэсэн үүрэгтэй байх нь. Тэдний нэг нь цунами болон төрөлх хариуцдаг байхад нэг нь хөгжмийн онгод хариуцдаг.
Нэг нь уран зохиолын онгод хариуцсан, бас нэг нь цасан нуран хариуцдаг байсан бол мань Габриэл жолоо барьж байхдаа утсаа авахгүй байхыг хариуцдаг байна. Зарим тэдний дунд Азраил гэгч нэг сахиусан тэнгэр зогсож байлаа. Тэр хүмүүсийн сүнсийг аврах ажлыг хариуцдаг байж. Тиймээс ч тэр хамгийн сүүлд нэг хүнд амьдралын утга учирыг олоход нь яаж тусалсан түүхээ бусдтай гайхуулан ярина. Тэр Ниагарын хүрхрээн дээр очиод үсрэхээр бэлдэж эхлэхэд тэрний нүд айдсаар дурч "Үгүй бүх зүйл ингээд дуусах гэж юу" гэж өөрөөсөө асууж байлаа. Тэр үед би тэрний мөрөн дээр гараа тавиад "Кеннет, би бол сахиусан тэнгэр. Намайг Азраил гэдэг. Би чамайг аврахаар ирлээ" гэж хэлсэн. Тэгэд би тэрэнд амьдралынх нь утга учирыг ухааруулж түүний амьдралдаа хүрч чадах аливаа амжилтыг тэрэнд харуулсан. Хүүгийнхээ хөл бөмбөгийн тоглолтыг дэмжиж хашгирч байгааг нь Нэм гаргийн орой эхнэрээ тэврээд буудан дээр сууж байгааг нь нохотойгоо гадаад талбайд тоглож байгааг нь харуулсан. Тэгээд тэр надад "Амьдрал минь утга учиртай байсныг би одоо л ойлголоо. Замыг минь зааж өгсөн танд баярлалаа" гэж хэлсэн. Тэрний энэ яриа Габриэлд онцгой сэтгэл төрүүлж уулзалтын дараа тэр дарга дээрээ очиод одоо хийж байгаагаас илүү утга учиртай ажил хийх боломжтой эсхийг асуулаа. Тэгээд Азраил шиг хүмүүсийн амьдралд утга учир өгдөг ажил хиймээр байгаагаа хэлнэ. Тэгсэн цаадах нь "Энэ бол маш хэцүү ажлаа" гэж дургуцдаг. Тэгээд машин жолоодож байхдаа утсаа ухаж байгаа хүмүүсийн амийг аврахч бас чухал ажил шүү гэж санууллаа. Энэ үеэр мань Аржийн амьдрал улам бүр дордсоор байна. Шүн нойр муутай хонох болсон тэр өдөртөө ажиллаа сайн хийж чаддаггүй. Дээрээс нь дайны хажуугаар дажин гихчээр тэр байнга зогсч хондог байсан, зогсоолоосоо хөөгдчих. Тэр усанд орж сахлах усгаар фитнесийн газарт очдог байлаа. Харин тэрнийг хаан л явна мань Габриэл үргэлж дагсаар. Нэг өдөр тэрний утасны айпад дохио ирж тэрэнд дээд зэрэглэлийн гараж цэвэрлэх захиалга орж ирнэ. Баярлсан Арч шууд тийшээ очсонд гэрийн эзэн тэрнийг угтаж авлаа. Мань баян эрийг Жеф гэдэг. Жеф сүүлд нарийн бовны газрын гадаа урт гэгчийн очорт зогсож байсан Аржийг харсан тугайгаа тэрэнд хэлнэ. Тэгээд "Чи тэгж очорт дими зогсож явахаар хэн нэгэнд мөнгө төлөөд өөрийнхөө өмнөөс зогсоосон дээр дээ" гэж зөвлөлөө. Тэгэд Жеф Аржийг дагуулад гараждаа очино. Хэдийгээр Жеф хамгийн сүүлийн үеийн машинуудын цуглуулгатай байсан ч машин ерөөсөө ундаггүйч. Тэр элдэв зүйлээр дүүргэсэн гаражийн нэг өрөөг харуулад "Чи энэ өрөөг цэгцлээд өгөөрэй. Харин би өдрийн хуваарийнхаа дагуу ажилд орлоо" гэж хэлнэ. Тэр хуваарийнхаа дагуу өглөөгөр босоод 3 минут цэв хүүт болсонд дараа нь 15 минут халуун савнд суух байдлаар 4 удаа давтдаг байж. "Энэ цусны эргэлтийг сайжруулт юм аа. Нэрэ гэж үү?" гэж мань Аржийг гайхахад нөхөр "Мэдэхгүй" гэж хайхрамжгүй хэлчихэд усанд орохоор яваад өгнө. За тэгэд мань Арж ажлаа гялалцтал хийж дуусгад Жеф баярлалаа. Гэвч баян хүний ясар цаана баг зэрэг хайхрамжгүй байлаа. Жефи ярианаас туслах нь саяхан ажилласаа гарсныг сонссон Арч энэ боломжийг ашиглаад "Би таны туслахаар ажиллаж болох юм уу?" гэж асуудаг. Жефч тулгамдна. "Мэдгүй юм да, надад маш их хийх ажил байна. Чи амжуулж чадах юм уу?" "Та хэлдэ. Чадах ч юм л үү?" "За тэгвэл усан сангийн халагч засуулах, шинэ гэрийн тавчиг авах, төрсөн өдрийн үдшилтэд зориулаад гэртээ үдшилгийн шал бэлдэх, Ая хаус кайлд өөрийг нь дагуулж явах, бөөтэй холбогдох гэх мэт ажлууд байгаа юм байна. Энэ нь би чадна хийдэг мань Аржид амархан санагдсан учраас шууд л "Би наадуулыг чи хийж чадах юм байна" гэж хэлнэ. Ингээд Арж туршилтын журмаар 7 хоног туслахаар нь ажиллаж таалагдвал урт хугацаанд хамтрахаар болно. Эхний хэдэн өдөр Арж нэлээд хичээл зүтгэлтэй ажиллалаа. Тэр Жефийн хийхийг хүссэн бүхнийг нэгд нэгэнгүү гүйцэтгэж байсан учраас энэ нь Жефэд таалагдж тэрэнд байгууллагынхан кредит картыг өгч Жефтэй холбоотой ойр зуур зардалд ашиглаж байх зөвшөөрөл өгдөг. Жефийн хувьд найзтайгаа хамтраад ирээдүйдээ жижиг бизнесүүдэд хөрөнгө оруулалт хийж удирдах зөвлөлийн гишүүн болох замаар хувь хүртдэг бизнес хийдэг байна. Өмнө нь Аржийн очролж байсан нарийн бовны газарт ч бас Жеф хөрөнгө оруулалт хийж амжижээ. За ингээд нэг хэсэгтээ тогтсон ажилтай болох нэ гэж баярлсан Арж тэр өдөр машинаасаа нэг жижигхэн мотель руу нүүлээ. Тэрний энэ бүх алхмуудыг Габриэл анхааралтай ажиглана. Мотель орсон даруйда Арж Элена руу залгасанд цаадах нь машин жолоодож явахдаа утсаа ухаж яваад замын хажуугийн утасны бүхээг мөргөцсөн. Тэгээд жоохон асуудалтай яваагаа хэлж тэр хоёр маргааш оройн уулзахаар болдог. За маргааш өглөө нь Аржийг Жефийн гэрт тэрний хувцсны шүүгийг янзалж байтал Жеф ирээд "Бурхан өршөг. Гэхдээ ямар нэг байдлаар ямар нэг муу зүйл болох юм бол надад буу байгаа шүү"
гэж хэлээд бууга хадгалдаг шүүгээгээ үзүүлж нууц кодыг нь 1 2 4 4 гэж хэлж өглөө. Мань Арч буу хараацочноо. Би ч нэг их буудаад идэх хүн биш дээ. Би бол зүгээр нуугдчихдээ. Би ч бас нуугдахыг илүүд үздэг юм аа. Гэхдээ буудлагын дасгалжуулагч маань надад хэрвээ гэрчин хүн зөвшөөрөлгүй ороод ирвэл битгий хэргэлз эхлээд бууд дараа нь асуулт асуу гэж зааж өгсөн. Гэж Жеф хэлдэг юм байна. Тэгээд Жеф Арчиг тэр орой нэг үнэтэй хоолны газарт ширээ захиалахыг хүссэнд Арч оройн болцоотой учраас арай эрт бууж болох эсхийг асуулаа. Жеф энийг сонсоод сониучрахад чи болцоотой юм уу? Тэ хаана очих вэ? Ямар хувцастай явах чинь? Арай энэ хувцастайгаа явахгүй юм багаз дээ гэж асуулаа. Арчиг Еленатай уулзаж тако идэх санаатай байгаагаа хэлэхэд цаадхан шоолж. За би чамд галзуу стейкний газар зааж өгье заяа. Бас чи ийм хувцастай явж болохгүй. Ингээд тэрэнд өөртөө багтсан нэг хүрмийг өгдөг. Оройн Арч болцсон газараа Еленатай уулзсан ч миний үнэтэй болохыг хараад цочирдлоо. Гэвч бандсан хүн яах вэ? Стейк аваад идэн штэ. Тэгсэн төлбөр нь $335 гарсан байгааг хараад бүрч шоконд орлоо хөргий. Тэрнийг эвгүй байдалд орсныг Елена ойлголоо. Хоёулаа хуваагаад төлч. Үгүй яалаа гэж та би төлнө. Би. Ингээд мань хүн Жефи өгсөн зээлийн картаар тооцоогоо хийдэг. Маргааш нь Арчиг ирэхэд Жеф асууна. Чи өчигдөр хоол идэхдээ миний өгсөн картыг ашигласан юм уу? Таны нөгөө зааж өгсөн газар чи хүнтэй газар байл л дээ. Тийм болохоор би тулгамдаад тэгээд таны картаар тооцоо хийзээ. Би ихний цалин дээрээс шууд нөхөө төлчихнө за. Тэгсэн энэнд нь Жеф дургуцаж цаашид хамтарч ажиллах боломжгүй болсон гэж хэлдэг. За ингээд ажилгүй болсон Арч би чадна апанэгээд халтур хайсан боловч ямар ч ажил байсангүй. Арга барсан мань хүн цус хандивлах газарт очиод цусаа хандивлж баг саг мөнгө олохоор шийдлээ. Тэгсэн энэ үеэр нөгөө талд Жеф нэг бөөдөр очиод шидэт мөг идэж Аяхуаска аялалд гарахаар бэлдэж байлаа. Тэгсэн үе сонирхолтой нь тэр бөөгийн гэр нь штэ Монгол гэр байж таардаг нас. Ер нь ойрд Монгол улс Монгол соёл маань жоох модонд ороод байна уугүй юу тамнэ. За тэгээ цусаа өгч багсаг мөнгөтэй болсон Арчийн толгой нэргээд нэг цайны газар сууж угаад унтчихжээ. Тэгсэн тэрнийг сэрэд хартал машиныг нь ачаад явчих. Арай гэж болсон мөнгөө машина авахд зориулахаар болсон гэдгээ ойлгосон Арч уйлангаа алдна. Тэрнийг харж өрөвдсөн Габриэлийн сэтгэл нь хөдөлж Азраилийн ярьсныг санаад шууд дэрэгдэн очлоо. Тэгэд мөрөнд нь гараа хүргээд хэлнэ. Арч намайг Габриэл гэдэг. Би чамайг аврахаар ирлээ. Гү чи чинь юу юм бэ? Миний нэрийг яаж мэдтий? Би Сахиусан тэнгэр. Энэ далавчийг харж байна уу? Би чамайг байнга ажигладаг. Би шинэ талаараа бүхнийг мэднэ. Чамайг машинда амьдрдгийг Жеф ажлаас чинь халсныг ч мэднэ. Чамд яг одоо амьдрах хүсэл төрөхгүй байгааг ч мэдэж байна. Гэхдээ чамд амьдрах шалтгаан олон бий. Би чамд харуулъя. Ингэж хэлээд Габриэл тэрний мөрөнд хүрсэнд тэр хоёр нэг хүргэлтийн газарт ирлээ. Габриэл чи ирээдүйд тогтсон ажилтаа болно гэж хэлнэ. Тэнд Арч яаран сандран машинда хүргэх ачаагаа ачиж байлаа. Тэгсэн тэрнийг тэндээс хөдлөхийн өмнөхөн нэг найз нь тэрнлүү сав шидэд шээсний сав аваарай гэж хэлдэг. Өөрөөр хэлбэл маш шахуу хуваартай ажилдаг учраас Арчд 0 орохч боломж гардаггүйч. Энэ байдал Арчд таалагдсангүй. Энийг анзаарсан Габриэл тэрэнд гараа хүргэсэнд Елена Арч хоёр нэг гэрт хооллож байгаа харагдана. Елена бид хоёр нэг гэрт орох юм уу? Ер нь бол Еленагийн ээжийн төрс толгой хорогдно. Энэ байдал Арчд таалагдахгүй байсан учраас Габриэл тэрний мөрөнд гараа хүргэхэд тэр хоёр Техас дэрлээ. Та хоёр ирээдүйд Техас руу нүүнэ. Тэгсэн тэр хоёрын нохой хүнд өвчин тусаад тэр хоёр дэмжлэх мөнгө байхгүй учраас унтуулах шаардлагатай болсон тухай ярилцаж байгааг Арч сонсоод цохолдлаа. Ирээдүйд амьдрал нь төдийлөн дээшлэхгүй болохыг ойлгосон Арч жаахан цохолдоо байсан бол Сахиусан тэнгэрүүдийн хил хязгаарыг зөрчсөн гэдгээ ойлгож үзсэн мань Габриэл тэрэнд далавчаа харуулад "Уг нь бол би ийм зүйл хийх ёсгүй маа. Чи миний далавчийг харж гинөө? Жижигхэн багц. Энэ нь Сахиусан тэнгэрүүд дотроо миний төвшин баг л гэсэн үг. Би өрдөөл машин барьж байхдаа утсаа авах асуудлыг хариуцсан Сахиусан тэнгэр." Энийг сонссон Арчийн уран бүр хугарна. Миний хамгаалагч Сахиусан тэнгэр хүртэл ийм мяа байхтай яах вэ? Би чам туслахыг хүсэж байна. Чамайг итгэл найдвараа битгий алдаасаа гэж хүсэж байна. Чиний амьдрал үн цэнтэй гэдгийг би чамд ойлгуулмаар байна. Миний амьдрал ч үн цэнтэй биш ээ. Над шиг хүмүүс Жеф шиг хүмүүст үйлчлэхийн тулд л амьдрдیں۔ Чи Жефийн амьдралыг үн цэнтэй амьдрал гэж бодож байгаа юм уу? Тэгвэл би чамд Жефийн амьдралыг харуулъя л да. Яг ч чиний бодсон шиг амьдрал биш л болов. Гэт гараа мөрөнд нь хүргэлээ. Тэгсэн Арч үнэтэй машин дотор үнэтэй хувцас өмссөн сэрдэг. Тэгэд тэрнийг Жефийн гэрт очиход Жеф тэр хоёрын байр солигчжээ. Арч Жеф болж Жеф Арч болсон байлаа.
Габриэл тэрэнд энэ 7 хоногийн сүүл хүртэл Жеффи амьдралаар амьдарч үзэх ёстой болсныг. Тэгээд 7 хоногийн төгсгөлд юу болохыг хамтдаа харцгаая гэж хэлдэг. Баярлсан харж шууд л Жеффиг өглөөний цайнд зарж усан санд хөвнө. Хэдийгээр харж өөртөө итгэлгүй байсан ч Жеффи оронд хөрөнгө оруулалтын уулзалтад орох ёстой болдог. Гэвч харж Жеффи найзтай Японы үнэтэй суши эдэнгээ ойр зургийг ярилцсан болоод хөрөнгө оруулалтын уулзалт дуусна. Арчиг Жеффи оронд ажиллаад зүдрэх байх гэж Габриэл бодсон ч одоогоор бүх зүйл амар хэлбэр байдаг. Тэрний гэртээ ирэхэд усан сангийн халаагуур эвдэрчжээ. Халаагуур 30к, суулгах хөлс нь 5k доллар болно гэдгийг сонсоод Габриэл гэрийн засварын асуудалд чинь их мөнгө хэрэгтэй болж байгааз гэж хэлсэн ч аарч тоосонгүй. Надад юу л байна мөнгө байна гэж томорно. Дараа нь арж дэлгүүрт ажиллаж байгаа Елена дээр очиод дахиад танилцахар болно. Габриэл тэрэнд одоо чи Еленатай бүхнийг дахиад эхлэх болох нь дээ гэж ноцтой хэлсэн ч мөнгөтэй болж өөртөө ихтэй болсон хайрч шууд явж очиод яриа удаж хамтдаа оройн болзоонд явж нөгөө үнэтэй стейкний газартаа үнэтэй стейк гэдэж тэр дороо дотнослоо. Энийг харсан Габриэл сандарлаа. Учир нь хайрчиг Жеффи оронд амьдраад баячуудын амьдрал хэцүү гэдгийг мэдэрнэ гэж бодж байсан ч үнэндээ мөнгөөр бүхнийг шийдэж болдог гэдгийг аарч тэрэнд тодхон харуулна. За тэгээд 7 хоногийн төгсгөл болоход Габриэл аарч дээр ирнэ. Чи өмнөх амьдралаа үн цэнтэй гэдгийг ухаарсан уу? Баячуудын амьдрал, эд хөрөнгө алдар нэр ямар хуурамч болохыг ойлгосон биз дээ гэж Габриэлийг асуухад утсаараа хувцас захиалж суусан харж үгүй гэж хайхрамжгүй хэлдэг. Би машиндаа амьдардаг байсан бол одоо ийм том байшинд юу хүснэ хийж байна. Би мөрөөдлийнхөө амьдралаар амьдарч байна гэж нөхөр бас хэлнэ. Бухимдсан Габриэл чи өөрийнхөө амьдралыг үн цэнтэй гэдгийг ойлгох ёстой. Чи одоо буцах ёстой. Гэхэд аарч буцах хүсэлгүй байлаа. Тэгсэн хамгийн чухал нь Габриэл тэрнийг хүчээр буцаах боломжгүй. Зөвхөн аарч өөрөө хүссэн тохиолдолд буцах боломжтой байж. Энийг ойлгосон аарч би буцахыг хүсэхгүй. Гэхдээ Габриэл чи ингэж болохгүй штэ гэсэн ч бүх зүйл ороодож. Тэрээр Габриэлийн дарга Марта тэрнийг толгойг нь эргэтэл загналаа. Чи хүмүүст харагдаж болохгүй. Тэдэнтэй ярьж болохгүй гэдгийг мэднэ үсттэй. Тэр бол төөрсөн нэг сүнс байсан. Би тэрэнд амьдралын асуудлыг мөнгөөр ганцхан шийдэж болохгүй гэдгийг ойлгуулахыг хүссэн. Даанч тэр мөнгөөр бүх асуудлаа шийдчихсэн. Габриэл чи уг нь хааржид биш Елена туслах ёстойс. Одоо жинхэнэ хаарж Елена хоёр гэр бүл болох боломжгүй болчлоо. Инээс болоод гинжин нөлөөгөөр бүх зүйл өөрчлөгдөд байна. Чи яаралтай хааржийг буцаах ёстой. Харин тэр хүртэл би чиний далавчийг хураах ёстой болох нь. Гээд жижигхэн далавчийг нь хураагаад авчихна. Маргааш нааржийг гэртээ пари зохион байгуулад Елена болон найзуудтайгаа үнэтэй шампанс гуугаад наргижидэл далавч алдсан мань Габриэл тэрэн дээр очиод яралтай буцах шаардлагатай байгааг нь хэлдэг. Тэгсэн арч тэрнийг тоохгүй байсан учраас Габриэл тэрүүгээр хог цэвэрлж явсан Жеффи мөрөнд гараа хүргэсэнд Жефф бүх зүйлээ эргэж санаад өөрийнх нь амьдралаар амьдарч байгаа аржийг хараад цочирдсондоо ухаан алдаад ундаг. Ухаан орсныхоо дараа юу болоод байгааг ойлгосон Жефф сандраад хэлнэ. Би чамаг ийм хэцүү амьдралтай гэж мэдээгүй. Чи миний амьдралыг буцаагаад өгч. Би чамд 200k өгье. Чимээ харамч 250 мянгаар төрсөн өдрийн цаг авдаг гэж ийм хэн мөнгө санал болгоод ахтай яах вэ? Гэж арж ууралнаа. Тэгээд ч буцаж солигдсны дараа Жефф юу ч санахгүй учраас аржид ямар ч мөнгө өгөхгүй гэдгийг Габриэл сануулдаг. Арга барсан Жефф хэлнэ. Хэрвээ чи миний амьдралыг буцааж өгөхгүй бол чи муу хүн болж Габриэл чамаг тамд хаяндаа гэж сүрдүүлэгтэн Габриэл. Ер нь бол надад хүнийг тамд хаях эрх байхгүй. Өөр хилцсийнхэн энийг хийдэг юм гэж хэлдэг. Ингээд нөгөө хоёр хэсэг маргасны эцэст Габриэл Жефф хоёр аржиг чи арай чи муухан биш үстэй гэж ятгаж байж арай хин зөвшөөрүүлж чадлаа. За яг би зөвшөөрье. Гэхдээ ядаж хэдэн өдөр энэ амьдралаар амьдраадах л данчтай. Тэгээд дараа нь Жефф амьдралаа буцаагаад авах. Тэгвэл энэ хооронд би хэд хоног буудалд юм уугаад хэвтчихье. Чи намайг $300 төр хөөжсэн биз дээ. Чи хэд хоног миний амьдралаар амьдраад үз. Би энэ амьдралаа штэ. Тгээс эхэлж босгосон. Чиний амьдралаар би унтаж байхдаа ч амьдарч чадна. Ээж авч юу идэг вэ? Аав маань Мистас Димч. Ээж томоохон хуулийн фермийн хуульч байсан. Гэхдээ би бизнесээ босгосон мөнгийг эцэг эхээсээ аваагүй. Томоохон сонины эзэн өвөөгөөсөө авсан юм шүү. Гэж хэлчихэд Жефф гараад явдаг. Нөгөө талд далавчгүй болсон Габриэл хэд хоног Жеффтэй хамт явхаар болоод Жеффиг нэлээд ятгсны эцэст жижигхэн мотелд нь хамт хэд хоног амьдрахаар болно. Тэгсэн маргааш өглөөнөөс нь амьдралыг хэлнэ. Нээд чинь яг ингэ дуусчул яах вэ? Санаа зовлтгүй. Яг одоо үнгүү дата аваад л үргэлжлүүлээд үзчих. Үнэгүй гэж хайх чинь үү? Лаймаас дата бэлгэлж байгаа шүү. Энэ QR-ыг уншуулаад болоо. Үнгүү дата яаж авах юм бэ гэдэг нөхдүүд маань аан уун гэд сонсч байна. Энэ QR кодыг утасныгаа камераар уншуулад Lime app татна.
утасны дугаар эсвэл имэйл хаягаараа бүртгүүлчихнэ. Тэгээд нэгдүгээр Live Mapping үйлчилгээ хэсгээс дата цэсийг сонгоно. Хоёрдугаар датаны данс хэсгээс идэвхжүүлэх товчийг дарна. Гуравт дата дансны тухай мэдээлэлтэй танилцаад идэвхжүүлэх товчийг дарна. Дөрөвд eSIM-ний төлбөр болох 2000 төгрөгийг төлнө. Тавд дата туслах нэртэй чат сувгаас данс идэвхжсэн тухай мессеж ирмэгц eSIM суулгах товчийг дараарай. Тэгээд суулгах товчийг дараад зааврын дагуу утсандаа суулгаад болон байна шүү. Модулийн эзэн тэднийг хөөж эхэлсэн учраас тэд орой гэхэд $125 олох ёстой боллоо. Тиймээс Jeff RG машиныг унаад Габриэлийг дагуулж өдөржин хүргэлтийн ажил хийгээд найс цаашаа тавьчихсан. Ингэхдээ хүмүүс өөрт нь үргэлж дордуудсан, үл тоосон байдлаар харцаж байгааг мэдэрч байлаа. За ингээд орой болоход тэр хоёр буудалдаа ирээд өдрийнхөө орилгыг бүртгэж үзсэн ч тэдний мөнгийг 7 хоногийн сүүлд бодож өгнө гэдгийг мэдээд дэлбэрэх шахдаг. За үүнээс гадна бензиний мөнгө хасаад үзэх юм бол тэр хоёр ашиг олох нь бүхэл аалдагдлд орчжээ. Аргагүй болсон мань хоёр машин дотор хонохор болно. Хоёулаа унтахаар хэвдсэн хонь Габриэл Jeffэд хэлнэ. Гэхдээ ядчил хоёулаа тус тустай сандал дээр унтж байгаа маань тус тустай ортой юм шиг л мэдрэмж өгч байна. Өмнө нь нэг орон дээр унтдаг байснаас л тэр юм. Одоо дундуураа нэг жижигхэн хүшиг татчихулж бүр сайхан тустай өрөөтэй юм шиг л болох нь. Гэсэнд Jeff дурамжхан зөвшөөрдөг. Зарим нөгөө талд мань Арч Елена хоёр тэдний тагтан дээр хундаг тулган уулзаж байлаа. Чи энэ амралтын өдрүүдээр надтай хамт Парис явах уу? Гэхдээ Елена сонсоод баярлсан ч энэ амралтын өдрүүдээр үйлдвэрчний эвлэлийн хуралтай учраас амжихгүй. Заавал энэ 7 хоног байх албагүй үстэй. Би энэ хурлыг хийх гэж их хичээсэн болохоор хойшлуулж болохгүй байна. Хоёулаа аяллаа хойшлуулж болохгүй юу? Уг нь чамтай энэ 7 хоногийн сүүлээр гайхалтай цагийг хамт өнгөрөөе гэж бодсон юмсан. Гэтэл чи тэрнийг үйлдвэрчний эвлэл инээ тэрэ гэсэн юмдаа явах гэдэг юм. Үнэхээр новшин юм аа. Хөөе, энэ бол новшин зүйл биш. Би хүмүүсийн ажлын орчныг сайжруулах гэж л тэмцэж байна. Чамд бол новшин л байх л та. Чи бид хоёр төсөөр ертөнцид амьдардаг болохоор аргагүй л дээ. Гэж хэлээд Елена ууралсандаа тэндээс гараад явдаг. Тэрээр сэтгэл нь өмөрсөн Арч машинтайгаа явж байхдаа Елена руу мессеж бичиж угаад осолд орж орхино. Энэ үеэр Габриэл Jeff хоёр ойр зүр хүнс цуглуулад явж байлаа. Габриэл Арчиг осолд орж комонд орсон гэдгийг дэлгүүрээс гарч ирсэн Jeffэд хэлэхэд Jeff юу болсныг асууна. Тэрнийг жолоо барингаа мессеж бичиж угаад осолд орсон гэдгийг сонсоод Jeff ууралж. "Гэхдээ эн чинь чиний хийх ёстой ажил үстэй." Гэхэд Габриэл хүлээн зөвшөөрч "Данч би энд байж таарлаа" гэж хэлнэ. Тэгээд тэд Jeffийг хуучин амьдрал руу буцаахын тулд Арчиг комноос гарах хүртэл нь хүлээх ёстой болсон гэдгийг ойлгосон Jeff уурлаад. "Би сайхан сэтгэлийн үүднээс хэдхэн хоног л ийм амьдралаар амьдрахыг зөвшөөрсөн шүү дээ. Ийм зүйл болно гэж тохироогүй үстэй. Гэхдээ чи сахиусан тэнгэр найзуудтайгаа ярилцж байгаа энэ асуудлыг яаралдаа шийдэж өгөө" гэж хэлсэнд Габриэл аргагүй байдалд ороод зөвшөөрдөг. Тэрээр Габриэл Мартатай уулзсан ч Марта тэрнийг хитрхи том асуудал дэгдээсэн учраас ажлаасаа халагдсан гэдгийг нь хэлнэ. Сандарсан Габриэлийг "Гэхдээ би тэгэд яах болж байна?" гэж асуухад Марта "Чи өвхөн хөхтлээ хүний амьдралаар амьдрна" гэж хэлдэг. Тэгээд Арч хуучин амьдрал руугаа буцахыг өөрөө хүсэх юм бол Габриэл Jeff хоёр хуучин амьдралдаа очино гэж тайлбарладаг. Тэр шин Габриэл анх удаага үлсэх мэдрэмжийг мэдэрлээ. Тэгээд Jeffтэй хамт түргэн хоолны газарт ороод бүргэр гартаа барьсан даруйдаа сандарч "Би зажилж явахдаа залгих болсон гэдгийг яаж мэдвүлээ? Би хахачул яах вэ? Хахаж өгөх гэж байгаа олон хүнийг би харсан." Гэхдээ Jeff "Чи зажилж яваад аяндаа ойлгочноо" гэж хэлнэ. Ингээд анх удаага хоол идэж үзсэн Габриэл бүргэр дахин ямах идэж ундаа ууж үзээд баярлаад хэлнэ. "Гайхалтай амттай юм. Энэ олон мянган жилийн туршид энэ хоол хүнсийг харж ирсэн ч ийм амттай гэдгийг нь мэдэхгүй үдий хүрсэн гэхээр сони юм." Тэгэд нэг юм гол орж авсан Габриэл цаашид яах тухайгаа Jeffээс асуулаа. "Би нэтээс судалж үзсэн чинь дундаж ком ердөө 2-7 хоног үргэлжилдэг гэсэн. Муугүй байгаа үстэй." Тэгээд Jeff хуучин хамтарч ажилладаг байсан компаниуд дээр очиод тэдэнд санхүүгийн зөвлөгөө өгч тэнд санхүүгийн зөвлөгөөр ажилд ороод 2-7 хоног тисэх мөнгө олно гэж төлөвлөсөн гэдгийг хэлэхэд Габриэлч тайвшраад бүргэрээ үргэлжлүүлээд идэж эхэлдэг. Тэгсэн маргааш нь байдал буруугаар хэрэглээ. Тэрний хамтарч ажилладаг байсан компаниуд тэрнийг дотоод мэдээллийг нууцаар нэвтэрч мэдсэн байна гэж үзээд байрнаасаа хөөж гаргаа зогсохгүй. Элдв мэдээлэл задлуул аална гэж сүрдүүлдэг. Тэрнээс нь хойш 3-7 хоног өнгөрсөн ч мань Арч ухаан орсонгүй. Эмэлгээс Арчийн биеийн байдлын талаарх мэдээллийг өвчтний хувийн нууц гээд тэдэнд өгөхгүй байлаа. Энэ хугацаанд Jeff маш олон удаа ажлын ярилцлагад орсон ч хинж тэрнийг ажилд авдаггүй. Хажуугаар нь хорвоотой танилцж сэтгэл нь хөдөлсөн Габриэл Jeff-ийн зовлонг төдийлөн ойлгохгүй л байдаг. Тэр нэтээр элдв ан амтны зураг үзэж цагийг өнгөрөөж үлсэн учраас Jeff уурлаад хэлнэ. "Би цаашид ганцаараа чи бид хоёрыг тэжээж чадахгүй боллоо. Чи маргаашнаас ажил бол чигээрэй"
Гэхдээ Габриэл баярлж би ямар хүн болох вэ? Архитектор уу? Эрдэмтэн үү? Магадгүй би амьтан асардаг хүн болж болох юм. Магадгүй би зааны тогол асардаг ажил хийж болох юм байна. Гэж хэлнэ. Хариуд нь Жеф магадгүй. Гэхдээ гүйж байж магадгүй гэж хэлдэг. За тэгэд маргаашнаас нь Габриэл цайны газар дугаагчийн ажил хийж эхэллээ. Гэвч үхтлээ ажилласны эцэст цалингаа автал тэр нь маш бага мөнгө байсанд Габриэл дэлбэртлээ хуурладаг. Учир нь хамаг мөнгө нь татварт явжжээ. Би ийм бага мөнгөөр яаж амьдрах болж байна? Гэж урлагт нь хамтран ажилладаг залуу тэрэнд хэлнэ. Чи давхар ажил хийснээр дээрх ба. Би өдөржин аяг угааж авахд хэдий завгандаа өөр ажил хийх юм бэ? Мэдгүй да би лав 3 ажил хийдэн шүү дээ. Би ажил хийгээ цалингаараа амьдралаа залгуулад идүү гарсан мөнгөөр нь хөгжилтэй зүйл хийнэ гэж бодсон шүү дээ. Харамсалтай байна бро. Амьдрал ийм л байна шүү дээ. Бараг биднүүсийн амьдралаар амьдраад байгаа юм биш үү дээ. За энэ үеэр олон хоног ухаангүй байсан хайрч нэг юм ухааржээ. Тэгээд өөрийг нь хоёр залуу байнга асууж сураглаад байсан гэдгийг сувлагчаасаа сонсоод команд орсон хүмүүс ой санамжаа алдах нь хэр түгээмэл байдаг вэ гэж асуулаа. Тэр өөрөө Жеф хөргөлтийн ажлаа хийж угаад өөрийнх нь хуучин гэрт аарж гихч хүн хоол хөргүүлэхээр захиалсныг хараад тэрнийг комноос гарсныг мэдээд баярлалаа. Тэгээд тэнд нисэх мэд очсонд Жефийг хоол хөргөлтөөр ирнэ гэж мэдээгүй аарж сандардаг. Тэгээд Ослоос болоод санамжаа алдсан учраас юу санахгүй байгаа мэтэр жүжиглж эхэллээ. Жефийг ууралж бухимдаж эхлэхэд аарж урдчлаад бэлдсэн байсан ой санамжаа алдах эмэггийн талаар танилцуулга өгöd ямар нэгэн сануул эргэж холбогдно гэд явуулдаг. Жеф тэндээс шууд Габриэлийн ажил дээр очиод энэ тухай хэллээ. Габриэл ч ажлынхаа гадаа тамхилангаа тэр бүхнийг сонсож зогсно. Тэгээд ой санамжаа алдсан хүмүүсийн ой санамж зарим тохиолдолд цагийн явцад сэргдэг бол зарим нь үрд тэр чигээрээ үлддэг гэдгийг танилцуулга дээрээс уншихад энийг сонссон Габриэл нэг их цочирдохгүй байлаа. Энэнд нь дөргүйтсэн Жеф уурлнаа. Би бурхантай ярилцмаар байна. Яралтай намайг бурхантай уулзуулаад айл. Гэхдээ наа чинь миний хэрэгс хэтэрсэн зүйл шүү дээ. Тийм үү? Тэгвэл би чиний даргатай ярив. Габриэл цаана нэг л идэвхгүй бууж өгсөн байдалтай байлаа. Энийг харсан Жеф цухалдлаа. Чи ч одоо яаж чадсан юм бэ? Hey bro, чи одоо бүр тамхи татдаг болсон юм уу? Амьдрал ийм л байна штэ, Жеф. Намайг тайван орхио. Надад энэ тамхинаас ханиулах зүйл алга. Чи ингэж бууж өгч болохгүй штэ. Намайг ингэ хайж болохгүй хөөе. Чи далавчаа эргүүлж авмаар байгаа зү? Чи насаараа аяг угаач тамхи татахыг хүсэхгүй байгаа зү? Уг нь би Елена туслах ёстой байсан. Хэрвээ би Елена туславал тэр замаа олоод тэгээд Аржийг замаа олоход нь туслана. Тэгээд Арж замаа олж чи бид хоёр буцаад амьдралаа олж авна. Төрүүлж хараа. Би гэлс ээлжид дуусгаад заяа. Ингээд мань хүн ажил руугаа орлоо. Маргааш нь Елена ажил дээрээ үйлдвэрчний эвлэлийн хурлаа хийх гэж зүудэрч байдаг. Учир нь тэнд ажиллаж байсан хүмүүсийн өмнөх ажил дээр байсан үйлдвэрчний эвлэлийнхэн ажилчдын цалингаас татаас авдаг байсан ч юу ч хийгээгүй учраас бүгд хаширчихсан байж. Елена ажилчдаа цуглуулад байгууллага нь ажилчдаа ерөөсөө анхаарахгүй байгааг, ажилчдын ажлын нөхцөл байдлыг дээшлүүлэх талаар юу ч хийхгүй байгааг сануулад бүгдээрээ хүчээ нэгтгэхгүй бол юу ч өөрчлөгдөхгүй гэж бусдыгаа уриална. Энэ үеэр тэнд очисон Габриэлийн сэтгэл нь хөдлөөд бид татвар төлөх шаардлагагүй. Бид тэр мөнгөөр хөгжилтэй зүйл хийх хэрэгтэй. Би саяхан нохоо илж үзсэн. Үнэхээр гоё байсан. Бид нохойнуудад дэмжлэг үзүүлэх ёстой. Өөрсдийнхөө төлөө, нохойнуудын төлөө энийг хийцгээе. Гэж хэлээд тэндээс хөөгдөд гарнаа. Ингээд үйлдвэрчний эвлэлийнхэн санаа нийлж ажлын орчноо сайжруулах талаар санал хураасан ч үр дүнд хүрсэнгүй. Сэтгэлээр унсан Габриэл ажлынхаа гадаа пи угаад сууж байтал хамт ажилдаг Филиппе тэрнийг хараад өрөвдөж сэтгэл санааг нь өргөхийн тулд дагуулад нэг үдэшлэгт очлоо. Тэнд очиод тако идэж юу ч бодлогүй бүжигэлж байхдаа нэг удаа амийг нь аварч байсан эмэгтэйтэй таарч анх удаага хүний ам аварсандаа чин сэтгэлээсээ бахархдаг. Харин нөгөө талд Жеф хоол хүргэлтийн айпаасаа хасагдж байгаагаа мэддэг. Учир нь бүх хүргэлтийг роботоор хийдэг болчих. Үүнд нь Жеф ууралж. Яа хүмүүс яаж ийм амьдралаар амьдраад тэсэд байд юм бэ? Би хэдхэн 7 хоногод арайхан амиа авч явж байна штэ. Өмнө нь би сайхан амранга зүүм хуралд суугаад болчдөг байсан. Тэр амьдралаа би эргүүлж авмаар байна гэж хэлдэг. Тэгсэн энэ үеэр цагдаа ирээд машиныг нь хураагаад явчихлаа. Учир нь тэр нэлээд олон удаагийн зогсоолын торгуулаа төлөөгүй байж. Тэр торгуулаа төлөө журмын хашааны мөнгөө төлж байж машин авах байлаа. Гэвч журмын хашааны төлбөр өдөр-өдрөөр нэмэгдэх байсан учраас Жефт цаг бага байдаг. Тэрнийг цөхрөнгө барсныг харсан Габриэл хэлнэ. Арчд ч бас ийм зүйл тохиолдсон. Чамайг тэрнийг харсны дараа тэр мөнгөгүй болоод цусаа зарж мөнгө олсон. Гэвч нэг цайны газар тухайн алдаж унаад сэрэхтэй машин ачуулсан байсан. Ингээд орох оронгүй, унах машингүй, халаасандаа мөнгөгүй болсон хоёр цаашид яхаа мэдэхгүй боллоо.
Энэ үед Жеф буцаж очоод үнэтэй цагнуудаасаа нэгийг олж авъя гэж шийднэ. Тэгээд тэднийг арж дээр очиход тэнд Жефийн төрсөн өдрийг тэмдэглээд нүсэр үдэшлэг болж байлаа. Төрсөн өдрийн мэнд хүргэе. Юу яриад байгаа? Одоо эн чинь аржийн төрсөн өдөр. Тэр миний 40 насны төрсөн өдрийг хүртэл хулгайлчлаа. Би өөрийгөө хизээ төрснөө ч мэдэхгүй болчиход байна. Арж одоо биднийг санахгүй байгаа. Тэр нь сайн хэрэг. Би нууцаар дээшээ ороод сейфийг онгойлгоно. Би кодуудаа одоо ч санаж байна. Би гэхдээ хулгай хийх тал дээр жоохон дургүй л байна. Энэ чинь хулгай биш. Яагаад гэвэл энэ бүхэн чинь минийх. Нэрэ тим юм байна. Тэднийг ороход Арж гэрэлтдэг шалан дээр Жефийн бэлдэж байсан бүжгийг бүжгэлж байлаа. Энийг хараад Жеф дэлбэртлээ хууралсанд Габриэл тэрнийг бушуухан дээшээ гаргаад явуулна. Тэгээд үлдсэн хойноо тэнд Аржийн төрсөн өдөрт цог жимд явдаг найз нь. Тэр бүхэл Аржийн аав нь ирдсэн байгааг хараад Арж санамжаа алдаагүй болохыг ухаардаг. Тэгээд Жефийг хайж явахдаа санамсаргүйгээр хар тамхины орцтой шоколад идээд манс урчдаг. Энэ үеэр Елена Аржийн төрсөн өдөрт зөөгч хийж байгааг Арж хараад гайхнаа. Елена оройн цагаар нэмэлт ажил хийхээс аргагүй болоод нэг катерингийн компанид давхар ажилладаг болсон нь тэр байлаа. Аржийн сэтгэл үүмэрнэ. Тэгээд жимд цуг явдаг байсан найзтайгаа уулзлаа. Энэ бүхэн минийх биш ээ. Би энэ бүгдийг нэг хүнээс хулгайлцсан. Энд зөөгч хийж байгаа нэг бүсгүйтэй үерхэж байсан чи бид хоёрын амьдрал хитрхи ялгаатай гэж салчихсан. Гэхэд найз нь үнэн дээр ихэнх баячууд хөрөнгөө хин нэгнээс хулгайлж булаасан байдаг юм. Харин чи бол өөр хүн. Чи зүрх сэтгэлтэй. Чи намайг годомжинд явж байхад дуудаж авчираад байр авч өгсөн. Чи бол сайн хүн. Цаадах чинь энийг олж хараагүй л хэрэг. Ингэж хэлсэнд энэ нь Аржид нэгийг бодогдуулдаг. Тэр өрөө Арж тасартлаа уугаад хэсэг хугацааны дараа бүжгийн шалан дээрээ сэрлээ. Елена тэрнийг сэрэхэд Арж тэрнийг бүжгэнд урьж хамтдаа хэсэг бүжгэлнэ. Дараа нь Елена үйлдвэрчний эвлэлийн ажилд бүтлгүүцсэн гэдгийг хэлэхэд Арж чи арай бууж өгөхгүй зү. Үргэлжлүүлээд тэмцэн үсттэй. Чи ийм том байшинд амьдарч байгаа хүн бууж өгөлгүй тэмц гэж хэлэх чамд амархан л та. Би амьдралаа яая гэж үеж яаж тэр компанитай тэмцэх вэ? Байрны түрээс өссөн. Би түрээсээ төлж чадахгүй годомжинд гарсан. Одоо үеэлийнхээ машинд амьдарч байгаа. Чи итгэхгүй байх. Гэхдээ би ч бас чам шиг байдалд орж үзсэн. Гэхдээ чи одоо энд байна штэ. Би ч бас чам шиг болохыг хүсэж байна. Би ч бас Парис явмаар л байна. Гэхдээ годомжинд амьдрал ямар байгааг би мэднэ. Тиймээс ягаад ч юм энд үнтэй дарс шимж суухаас илүү тэнд байгаа хүмүүстэй хамт байх нь надад дээр санагдчихна. Боломжтой бол зөвхөн би ганцаараа амжилтанд хүрэх биш. Илүү олон хүнийг амьдралаа босгоход нь туслахсан. Ингэж хэлэл Еленаг явсанд Арж гүн бодолд ороод үлддэг. Тэр шөнө бүх хүн гарч явсны дараа Жеф нуугдсан шүүгэнээсээ сэмхэн гарч ирээд сейф рүүгээ очиод нууц кодо хийж үнтэй цагнуудаа хулгайлж эхэлнэ. Тэгсэн гэрт нь хулгайж орж ирлээ гэж бодсон Арж харанхуйд тэрнлөө буудаж эхэлдэг. Тэгээд Жефийг буудснаа мэдсэн мань нөхөр сандарсан да. "Гү чи надад хулгайж орж ирвэл эргэлзэлгүй буудаж гэж хэлсэн штэ" гэж хэлээд өөрийгөө зүгээр авгааг бариад өгчихнө. Тэгээд сандарсандаа 911 дуудахаар явлаа. За тэгээд эмнэлэгт Жеф Аржтай ярилцсанаа. "Чи миний амьдралыг хулгайлсан. Төрсөн өдрийг хулгайлсан. Миний төрсөн өдрийн бүжгийг ч хулгайлсан. Тэгээд бүр намайг буудлаа. Чи ч муу хүн юм аа. Чи анханасаа яах гэж буу авсан юм? Чи яагаад намайг хуурсан бэ Арж? Миний амьдрал маш хэцүү байсан. Харин чинийг амархан хөвгөлтэй байсан. Би буцаж чадаагүй. Одоо хитрхи удажлаа. Буцъя дөө. Габриэл, би яаж буцах вэ? Чи өөрөө хүсээд буцъя гэж хэлээгүй. Жефийг өрөвдсөн учраас л ингэж хэллээ. Гэхдээ жинхэнэ амьдралаа үн цэнтэй гэж бодоогүй учраас одоогор буцах боломжгүй. Ингээд тэд цаашид яахаа ярилцахын тулд Аржийн гэрэлөө явцгаана. Тэгээд тэд хамтдаа Жефийн хийдэг байсан ёсоор хүйтэн ус халуун савнд ээлжлэн сууж, усан санд тоглож цагийг зугаатай өнгөрүүлдэг. Ингээд нөгөө хоёрыг зугаатайгаар элдвийг ярилцаж байх зур Марта Габриэл дээр очиод Арж амьдралаа буцааж авахыг хүссэн ч буцсангүй юу? Би чамд хамгийн амархан ажил өгсөн. Чи машин дотор суугаад хүмүүсийг утсаа ухахыг зогсоох байсан. Гэтэл чи чадаагүй. Би илүү их хийхийг хүссэн. Тэгэлгүй яах вэ? Чи аяг угаасан, тамиг татсан, пи уусан, олонний өмнө үг хэлсэн. Би бүгдийг харсан. Би тэрнийг амьдралдаа итгэл найдвараа олоосоо л гэж хүссэн. Гэхдээ би тэрний амьдралаар амьдарч үзсэн. Амьдралдаа цөөхөрх нь аргагүй юм байна лээ. Цөөхөрсөн сэтгэлд заримдаа сахиусан тэнгэр биш. Харин хань болох хүн л хэрэгтэй байдаг юм штэ. За тэр өдрөөс хойш манайхэд хоорондоо дотны найзууд болцгоолоо. Тэгээд тэд хамтдаа Аржийн байн ирдэг байсан газар дээрээд тако идэж байтал ажлынхантайгаа хамт явж байсан Еленатай таардаг. Елена шантралгүй үйлдвэрчний эвлэлийн ажлаа үргэлжлүүлэхээр шийдсэн байна.
Тэгээд тэд хамтдаа тэндээс хөдөлж Габриэлийн өмнө нь очиж байсан үдэшлэгт очицгоолоо. Тэр үеэр Арч Габриэлийг аз жаргалтай байгааг олж харна. Энийг анзаарсан Габриэл хямарч гадаагарч ганцаараа суудаг. Юу болов? Би бүтлгүй амт юм аа. Надаас болоо та хоёр ийм хэцүү байдалд орчлоо. Үгүй дээ. Чи ингэж бууж өгч болохгүй. Чи өөрөө бууж өгөө үсттэй. Би ажлаа алдсан, байраач алдсан. Би ч бас ажлаа алдсан. Байраач бас алдсан. Би ийм хэд хөрөнгөтэй болохыг анхнаасаа хүсээгүй. Надад тогтохтой байхад хангалттай багахан зүйл байхад л болно. Би хэрвээ буцаад явбал машина, ажлаа эргээд олж авах уу? Үгүй л болов. Амар юм аа. Би ч бас ажлаа алдаад ихээсаа. Машин дундах хөгжилтэй байгаагүй. Айгуугаач хөгжилтэй байгаагүй. Гэхдээ би хүн байх дуртай. Би бүжиглэх дуртай. Бас такод дуртай. Би Филиппэд хайртай. Жефт ч хайртай. Бас чамд хайртай. Би буцаад явчвал чи яах вэ? Хоёулаа дахиж уулзах уу? Үгүй. Би буцаад сахиусан тэнгэр болно. Дахиад тако идэхгүй. Тэгвэл би чамд нэг илүү тако үлдээгээд явж явахас. За ингэж ярилцаж явахдаа Арч аавтайгаа уулзаж тэрнийг такогоор тайлсан гэдгээ хэлдэг. Аав нь тэрнийг танихгүй байсан ч та гой сахалтай учраас гой сахалтай хүн шалгаруулах тэмцээнд яллаа гэж хэлээд хоолоор дайлж байр авч өгсөн байж. Энийг сонссон Габриэл би чамтай хамт байж инээлдэж хөгжилдөх дуртай. Энэ бол хүн байхын хамгийн сайхан зүйлсийн нэг. Миний оронд Азраил чиний сахиусан тэнгэр байсан ч болоос. Тэр бол том далавчтай, хүмүүсийг удирдах дагуулдаг. Яг л рокотл гэсэн үг. Гүй, надад чи л байхад хангалттай. Би дахианы мах бүргэц дуртай. Игэл жирийн Габриэлийг л миний сахиусан тэнгэр байгаасаа гэж хүсэх байсан. Чи намайг энэ дуугаа болохоор л тэгж хэлж байгаа зү. Гүй, би жинхнээсээ хэлж байна. Чи бол Азраил биш, Габриэл. Би ч Жеф биш, Арч. Үнэн дээр би өөрийнхөө хүчээр юу хийж чадхаа мэдмээр байна. Энийг сонссон Габриэл тэрнлүү харж инээмсэглэхэд тэр мөчөд хаарж эргээд түргэн хоолны газрын гадаах зогсоол дээр ухаан ордог. Зарим нөгөө талд Жеф ч Монгол гэр дотор ухаан орж байна. Маргааш нь болоход тэр хоёр хоёулаа амьдралаа тис өөрөөр харах болсон байлаа. Арч машина авахар журмын хашаанд иртэл хин нэгэн бүх төлбөрийг нь төлсөн байгааг мэдээд гайхдаг. Тэгээд тэр аав руугаа уцаар ярьж бодит байдлаа хэлнэ. Харин нөгөө талд Жеф удирдах зөвлөлийн хурлаараа хоол хүргэлтийн ажилд робот нэвтрүүлэхийн эсрэг байр суурьтай байгаагаа илэрхийлнэ. Найз нь хэрвээ цалингийн зардал буурвал манай ашиг нэмэгдэн штэ. Гэхэд мань хүн тэр хүмүүсийн амьдрал хэцүү байгаа. Хэрвээ бид үүнээс нь хэцүү болгоул тэд хоорондоо нэгдээд бослого дэгдэж бидэнд байгаа бүхнийг булаана. Тиймээс би энэ компани гол хувьцаа эзэмшигчийн хувьд робот AI-д суурилсан хүргэлтийг зогсоохоор шийдлээ гэж хэлнэ. Дүрс солигдоход Арч хүргэлтийн газар ажиллаж байна. Найз нь тэрэнд шээсний сав шидэж өгөхөд тэр цаашид ингэж амьдарч чадахгүйгээ ухаарч ажилласаа гардаг. Тэдний араас өөр олон хүн ажилласаа гарлаа. За тэгээд Арч мэрэгчлэрээ ажиллахаар шийдээд Эленатай гэрэлж, эгэл жирийн боловч аз жаргалтай амьдралаар амьдарч эхэлдэг. Тэгэд мань хүн таконы газраас явахдаа нэг такаг үлдээгээд явсанд хэсэг хугацааны дараа тэр нь эвхэгдэж эхэлснээр кино маань конец фильм. За энэ түрээд энэ галзуу киноны тайлбар маань дуусч байна. Манай блог өөр талаас нь харуулсан галзуу зугаатай гоё кино байлаа гэж бурууд нь бодогдлоо. Та нарт маань ямар санагдсанаа комментоор хуваалцаарай. Мөн блогийнхэн тайлбар тэгээд ойлгомжтой байж таалагдсан гэж найдаа. За тэгээд энэ галзуу киног та нарт ярьж өгөхөд дугаарын хамтрагчаар Дэлхийн хаанаас ч холбоо тасрахгүй Lime хамтран ажиллалаа. Тамнэ. Lime Монголд ашиглах дататай болцсон байна. Хүн бүрд 72 гигабайт дата үнэгүй бэлгэлж өгнө боддоо галзуу биз. Яг одоо энэ QR-ыг уншуулад аваарай. Дээр нь дугаар хэрэгэлцэхгүй хүн бүр ашиглаж болно гэж бод. Lime. Үнэгүй дата яаж авах юм бэ гэдэг нөхдүүд маань гэд сонсч байна. Энэ QR кодыг утасныхаа камераар уншуулад Lime app татна. Утасны дугаар эсвэл имэйл хаягаараа бүртгүүлчихнэ. Тэгээд нэгдүгээрт Lime app-ийн үйлчилгээ хэсгээс дата цэсийг сонгоно. Хоёрдугаарт датаны данс хэсгээс идэвхжүүлэх товчийг дарна. Гуравт дата дансны тухай мэдээлэлтэй танилцаад идэвхжүүлэх товчийг дарна. Дөрөвд eSIM-ний төлбөр болох 2000 төгрөгийг төлнө. Тавд дата туслах нэртэй чат сувгаас данс идэвхжсэн тухай мессеж ирмэгц eSIM суулгах товчийг дараарай. Тэгээд суулгах товчийг дараад зааврын дагуу утсандаа суулгаад болон байна шүү.
Хэдүүлээ шинэ 7 хоногт бас нэгэн галзуу киноны тайлбараар эргээд уулзъя. Баруун улан багийнхан маань амжуул шинэ 7 хоногийн эхний кино тайлбараараа хүслээ хэлжээж гуйын part 5-ыг оруулах болно. Амжуул оруулна гэдгийг бидхий мартаарай. За тэгээд сабадараа хүн сабадараад адарцсан бол лайк адарч муурга буюу галзуу кино сувгаан дэмжихээ мартваа. Та нар маань амралтын өдрөө сайхан өнгөрөөд шинэ 7 хоногоо эрч хүчээр дүүрэн эхлүүлээрэй.